Тэгээ одоо ингээ харахаар энэ дөрвөн том улс дээрээс нь Америкийн 461 сая долларын юутай тэр цэвэр усны байгууламж гэдэг ингээд тавуулаа байна шүү дээ. Тэгэхээр бас ингээ харахаар бас явж байгаа зөв юм шиг. Гэхдээ юм болгон дээр за геополитикով дэмжих шүү. Эсвэл одоо нэг гэрээг төсвийг ингээд шүүмжлээд тоон дээр тун ороод ярангууд та ямар ирэх ашиг яриад байна. Тэгээ аль бүлэглэлийн хүн бэ? Эсвэл бол одоо уран болвол ерөөсө монголчууд өгнэ гэд нэг хэсэг нь. Нөгөөх нь болохоор 3 дахь улс баруун улс орж ирэх хэрэгтэй гэдэг. Ийм аргументын дотор шийдвэр гаргамааргүй. Энэ хооронд чинь хэдэн доллараар бодох юм. Ямар технологиор олборлох юм. Ашигтай мó татвараа эдээр тогтоох уу гэдэг. Тэнгүү тэр юмнууд алдчихад байгаа хгүй. Нэг хэсэг дээр гудамж нь рационал ингээл хийдэг, нөгөөдөл нь ингээл хийдэг. Тэгээд тэр тооцон дээр ажиллах гад даалгавар авсан хүн чинь би бол өөрийгөө тэгжэл ойлгож байгаа. Би энэ монголчуудын нэг хэсгийн даалгавраар чи тэнд очиж бодлогон дээр томьёол суу гэд ирсэн хүн. Тэгээ би тэр томьёон дээр ороод тоогоо бодмоор шүү дээ. Мэргэжлийн хүмүүстэй байн холбоотой байгаа. Саяны ярьсан 5 асуудал дээр тавуулан дээр хүмүүс байна. Олон хүмүүс. Тэгээд нөгөөдөлтэйгээ хамт ингээд суугаад ажиллах гэхээр яралтай гурим гэдэг болохгүй байхгүй. Тэр нь жоохон бухимдж байна. Ер нь бол бас монголчууд чинь боловсролын төвшин, мэдээллийн төвшин харьцангуй өндөр болсон. Нэг хайхтар нуугаал энийг ингээ ярьчвал нийгэм буруу хүлээж аваад ингээд унах болов гэдэг юм бол маш багасж байгаа гэж бодож байгаа ш. Айгүй эрүүл харьцангуй болж байгаа гэж бодож. Та инженер шинжлэх ухааны суурьтай хүн учраас би тооцоо рационал сэтгэлгээг алдаж болохгүй л гэсэн юм чи тийм үү? Хаана. Тэгэхээр геополитик ярих юм бол өөр асуудал тийм үү? Гэхдээ тэр чинь бас л рационал асуудал шүү дээ. Тийм. Яг ярьдаг төвшин өөр юм. Орос тэгэхээр бас өөр болоо явчихна. Тийм л баг тийм. Ярьдаг төвшин өөр хаалттай нээлттэй байх хэрэгтэй байх. Тийм ээ. Тэгээд зүгээр юм хилцээрийн юмнууд энэ төр бол яг хууль журмч угаасаа нээлттэй байгаа. Тэгээд нээлттэй ярилцаал явсан тэр. Дараа нь ирээдүйд гарах эрсдэл байгаа байхгүй. Ямар нэг юм нууж хаачаад хангаж л байл эрсдэл. Тийм. Дараа нь тэр нь энэ нар чинь ингээд юм нугаа хийцэн байна гэд бослого хөдлөө юу болохыг бид яаж мэдэх. Тэр чинь жинхэнэ үндэсний эрх ашигын асуудал шүү дээ.